Сайн байцгаана уу? Та бүхэндээ 2022 оны 5 сарын 25-ны өдрийн мэндийг хүргэе. За би хөлөмжөндөө ороод ирсэн байна. Лойл минь сайхан ургаж байна. Тэгээ таналт хийсэн лойлнууд маань нэг иймэрхүү сайхан ургаж байна. Одоогоор За энэ нэг өөрөө унаад ургасан. Лойлнууд аваа саунд хийцсэн. Одоо нэг юм байна. Энийг салгахгүй болол. Салгахаар болсон байна. За ингээд бас нэг гоё юм та нарт үзүүлээ. За энэ нөгөө эхний таналт хийсэн улаан лойл маань хараа үндэс гарцсан. Хамгийн ихэнд би нэг халуун өдөр байна. Тэгээд нэг лойл та нарт ханаад харуулъя гэд. Тэгээд ханаад хийжсэн тэр нь маань 14 хоног болоход яг ийм гоё үндэс гарна. За би та нарт бүр аваад харуулъя. Хараа. Ийм гоё эхний лойл ба энэ лойл тий. Энийг анх танаад жоохон халуун нартай өдөр байна. Нэг лойл таньж хийя гэ тэгээ хийсэн тэр таньсан лойл маань одоо ийм гоё болцсон хараа. Энэ одоо шууд шоронд суулгахаар болсон байгаа ч тий. За эднэр нь бол сүүл таналт хийсэн болохоор болоогүй байна. Нэг ингээ үлдээчи. За энд хоёр ширхгийг зүгээр нөгөө навч хийсэн нэг юм байна. Тэгээд төрүүчийн шорон шунт шигтгсэн нь болохоор ингээ услаад иймэрхүү байна. За энэ ингэж байгаа сэрэгчдэг юм уу? Тэгж байгаа гоё болчихно. За энд жижигхэн тарвас байгаа. Энэ нөгөө их томордгүй юм жижигхэн тарвас. Тэгээд энэ мэн ингээд гараад ирсэн байна. За энэ тарвасны минь хажуу талаас бас ингээд хараа. Сугнаас нь ийм шинээр ургаж байгаа. Зүрэн дандаа ийм бин хараа шин. Одоо энийг аваад цөмөрөө шорон шигтгэчгээд энэ бас ургана. За энийг цөмөрөө хайчилж аваа шорон шигтгэе. За цөмөрөө жижиг тарвасааныхаа сугных нь навчийг аваад энийг хараа. Энэ салааж гарсныг аваа шорон шигтгэе. Ингээд авчин тэр навчийг бас авцсан. За тэгээд энийг бас ишээ ингээд сэвэрлчихнэ. За тэгээд энийг шорон шигтгэж өгнө. Хаана ургуулах вэ хөө энийг? За энийг шорон шигтгэхдээ хараа би нөгөө шүршигчгүй аюу ширүүн ингээ услаад түрүүний шигтгэсэн улаан лойлоо ингээд битүү шороо олгоо хийцэн. Тэр нэг улаан лойл аюу их байгаа болохоор зэрэг одоо замбраагүй их улаан лойр ургаад зарим нь бүрэг авч чадахгүй. Ургуулах газар байхгүй болохоор хамаагүй нэрэ ингээд улаан лойлын тэндгүй ургаад байгаа болохоор ингээ хамаагүй усалчихсан. За энд бас ингээд хараа. Жүрчний модны доор ингээд өөрөө гараад ирсэн. Нодны би нөгөө бас энэ жүрчний мод, нэмгний мод энэ төр ингээд услаад ирсэн байхгүй юу. Улаан лойлоо угаагаал услаад ирсэн. Тэгээд бас энд бахан улаан лойл гараад ирсэн. Энэ рүү ингээд хараа. Одоо энийг одоо хаана тарих вэ? Тарих газар авахгүй цэцгнийхаа дунд манд хийн. Тэгээд дээрэс нь та бүхэндээ ингээд үндэслүүлээрээ гээд ургуулаараа гээд ингээд баахан хүлэмжээрээ дүүрэн шигтгэчихсэн. Одоо цөмөрөө тарвасаар шигтгэе. За энэ амтд тарвас амтдахгүй байгаа. За тэгвэл энэ хавируул шигтгэчихье. Тэгээд энийг шигтгэснийгээ одоо болгоомжтой услана. Энэ шиг ингэж услахгүй. Энэ бас шигтгэсэн улаан лойл хөөрхий тэгээд амьдраад энаас тэгээд шигтгэсэн улаан лойл. За ингээл нүх гаргаал тэгээд шигтгэж чинь. Хэрвээ та нар ингээд нүх гаргацсныхаа дараагаар энэ рүүгээ жоохон бордоо бууц мууц хийж өгөө шигтгэх юм бол бүр сайхан ургаш. Би бол зүгээр ингээд шорондоо ямар ч тийм бордоо мордоо их байгаа болохоор одоо лойл их байгаа болохоор шууд ингээд шигтгэхэд байна. Энийг дараагийнх нь авахаар гоё бордоо мордоо хийж байгаа шигтгэхний тарвасаа болоод их олон байхгүй ерөөсөө 4 ширхэг хийсэн. Энээс ганцхан ширхэг хийсэн байгаа. Талбай байхгүй болохоор энэ амтд тарваснасаа
амтд гуа гэж бас тэгээд яхан билээ. За энэ таравсаа цөмөр ингээ хийчлээ. Одоо өсөлчин. За одоо би